Өнөөдөр би та бүхэнд маш сонирхолтой нэгэн бичлэгийг хүргэж байна. Учир нь олон хүн гэртээ жимсний мод тарьсан байдаг ч мод нь маш ногоон их навчтай харагдагч хэдэн жил өнгөрөөд жимс өгдөггүй. Энэ нь хэмийч сэтгэлийг гонсойлодог. Учир нь мод чинь эрүүл сайн ургаж байгаач жимс гарахгүй байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр би чамд жимсний модоо нэг мөсөн жимс гаргахад туслах 3 аргыг хуваалцах гэж байна. Бас нэг зүйлийг хэлье. Эдгээр аргуудыг чи хаасайг ууж харах боо. Эдгээр аргуудыг үесвэд уламжлан дамжуулж ирсэн. Тиймээс анхааралтай байраа. Энэ тохиолдолд чамд ямар нэгэн тусгай багаж хэрэгсэлж хэрэг болохгүй. Зүгээр л бичлэгийг бүрэн үзээд хэрхэн зөв хэрэглэхийг нь ойлгоход хангалттай. За одоо хамтдаа эдгээрийг үзье. Эхний арга нь магадгүй хамгийн энгийн боловч хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Бид зурах буюу модны хултасыг зурах аргын тухай ярьж байна. Зурах арга бол маш энгийн боловч маш хүчтэй арга юм. Энд модыг зүсэх эсвэл хүчтэй гэмтэх тухай биш. Харин бахан өдөөлт хянастай жижигхэн хүрэлт хийх тухай юм. Гэхдээ мэдээж энд нэг чухал асуулт гарч ирнэ. Энэ яагаад ажилдаг вэ? Учир нь модны дотор байнга урсаж байдаг шүүс бий. Дээшээ урсдаг шүүс бий. Доошоо урсдаг бас нэг шүүс бий. Энэ нь шим тэжээл, эрчим хүч болон модонд хэрэгтэй бүх зүйлийг тээвэрлэдэг. Тэгэхээр чи жижигхэн зүсэлт хийхэд яг юу болж байна вэ гэхээр тэр урсгалыг бага зэрэг уурчилж яана гэсэн үг. Чи үүнийг хааж байгаа юм биш, ноцтой гэмтэд өчрүүлж байгаа ч юм биш. Гэхдээ мод өөрчлөлт мэдрэхэд хангалттай хэмжээний нүдэ үзүүлж байна. Мод үүнийг анхаарлах дохио гэж ойлгодог. Тэгээд мод автоматар юу юудэг вэ? Айгалын хариу үйлдэлээ дэвцүүлдэг. Тэр хариу үйлдэлийн дунд маш чухал нэг зүйл бий. Үржлийг тэргуунд тавьж эхэлдэг. Тэгвэл энэ нь юу гэсэн үг вэ? Илүү их цэцэглэлт, илүү их жимс гарна. Учир нь эцсийн зорилго нь зөвхөн ургах биш, харин үржих юм. Тиймээс ийм төрлийн өдөөлтийг мэдрэхэд модон зам байдал өөрчлөгдөг. Одоо хамгийн чухал зүйл рүү орё. Үүнийг зөв хийх ар. Үүнийг зөв хийхин тулд бидэнд нэг багаж хэрэгтэй. Энэ нь хутгаг зүсэгч байж болно. Гэхдээ заавал цэвэрхэн ариутгасан байх ёстой. Энэ тохиолдолд зурвас гаргахын тулд уртааш 2 параллел зүсэлт ойролцоогоор 2 инчийн өгттэй хийн. Энэ маш чухал. Зүсэлт нь зөвхөн холтосыг зүсэх зориулттай. Гүн зүсэх хэрэггүй, модонд хүрэх шаардлагагүй, зүгээр холтосыг тэмдэглэнэ. Огт хүнч мөчрийг бүтэнд тойруулж зүсэж баш бэ. Энэ тохиолдолд мөчрийг бүтэнд тойруулж зүсэхгүй бид цагираг зүсэлт хийж байгаа биш, зурвас гаргаж байна. Үнийг сонирхсан мөчрийнхөө ойролцоогоор 50% нь хийдэг. Жишээ нь хэрвээ таны мод 10 мөчөртэй бол та 5 мөчөр дээр нь өөрийн хүссэн эхэлж үр жимс өгөх мөчрүүдээр хийж болно. Дараа нь мод өөрөө үлдсэн мөчрүүдэд ирч хүчээ хуваалнаа. Мөн энэ аргын талаар ямар нэгэн асуулт гарвал сэтгэл хэсэг дүлдээгээрэй гэж хүсэж байна. Одоо хоёр дахь аргийг үзье. Энэ бол анх сонсоход галзуу мэт санагдагч бодит байдал дээр илүү их өтөг үчигтэй нэгэн арга юм. Үүнийг ишний цохих буюу алхах арга гэж нэрлэдэг. Тийм ээ, би мэдэж байна. Энэ нь хачин бүр жаахан зэрлэг сонсогдож байгаа бах. Гэхдээ энэ аргыг маш удаан хугацаанд ялангуяа хөдөө орон нутагт чидүн болон инжир зэрэг хүчтэй, эрч хүчтэй урагдагч ямар нэгэн шалтгаанаар жимсээ бүрэн өгдөггүй моднуудад хэрэглэж ирсэн. Энд энэ арга хэрэгтэй болж баг. Яг юунд туршдаг вэ? Маш энгийн. Ишний ёроолд суйлн хяналттай жижиг цохилтууд өгөхд луршина. Хүч хэрэглэж огт боохгүй, бүх хүчээ мод руугаа гаргах тухай биш. Модог гэмтэх биш, харин өдөөх тухай юм. Учир нь бидний зурлага бас ил харагдах гэмтэл биш, харин дотоодод нь бараг мэдэгдэхгүй жижиг өөрчлөлт үүсгэх явдал юм. Энэ нь хангалттай өдөөлт хуурж модонд хариу үйлдэл үзүүлэхэд хүргэнэ. Үүнийг зөв хийвэл модны доторх шүүсийн урсгалыг баа зэрэг өөрчилж тэр жижиг өөрчлөлт нь стрессийн дохио үүсгэдэг. Гэхдээ эндээс л сонирхолтой нэг юм. Стресс болгоно мөөш. Үндэ байгальд хөнгөн хянаж болохгүй стресс нь анд үлдэх механизмыг эдэвшүүлэх яг тэр зүйл байж чадна. Харин модны хувьд энэ нь маш тодорхой нэг зүйлийг илэрхийлдэг. Үржих. Мод яг л ингэж бодож байгаа юм шиг. Ямар нэг зүйл буруу байна. Би үр удмаа батгажуулах хэрэгтэй. Тэгэл модны зам байдал өөрчлөгдөж эхэлдэг. Урагтаа төвлөрхөө болж цэцэглэх, жимс сохохт анхаарлаа хандуулж эхэлдэг. Гэхдээ үүнийг ухаантай хийх хэрэгтэй. Яаж зүг хийх вэ? Үнэхээр амарфа. Одоо бид ард хашиглаад жижигхэн цохилтууд өгнө. Ихтэй холтосыг гэмтэх зорилгогүй. Зүгээр л үндсийн хэсэгт нь баахан стресс үүсгэнэ. Хэдэн удаа зохиход хамаартай.
чи үүнийг хэд хэдэн цэгтэр хийж боломжтой. Ягтай хэд түлэхгүйгээр. Үүнийг байнга давтах хэрэггүй, хүчирхийлэл болгох шаардлагагүй. Энэндээ чи хетрүүлсийн эсэхийг чинь хэлж өгөх маш тодорхой дохио бий. Хэрвээ чи хулсыг хагалж эхлэж эсвэл гүн шарах гарч байвал чи өдөөж байгаа биш, харин гимтэж байна гэсэн үг. Энэ мод яг бидний хүсэж байгаа зүйлийн эсэх юм. Энд гол нь хүч биш, харин наривчлал. Өөрөөр хэлбэл чи хариу үйлдэл өдөөж байгаагаа ойлгох, хүчээр тулгаа биш гэдгийг мэдэх явдал юм. Сонирхол болоход олон бус нутагт үүнийг бүр төмөр бараж ашигладаггүй хийдэг байсан. Хэд их гимтэл учруулахгүй тулд модон багаж хэрэглэдэг байсан чухал. Учир нь энэ бүдүүлэх хүч хэрэглэх тухай биш, харин модыг ойж өгч яг хэр их хүчээр түлхэхээ мэдэрч хэтрүүлэлгүйгээр хийх тухай байсан юм. Одоо хамгийн сонирхолтой бас анх сонсоход хамгийн их эргэлзээ төрүүлдэг аргуудын нэг болох мөчир мушгах аргийн тухай ярья. Учир нь мөчрийг аваад мушгээж хагардав эргүүлэх нь анх сонсоход жаахан ширүүн санагдаж болох ч энэ нь модонд хамгийн сайн зүйл мэд санагдахгүй байж магадгүй. Гэхдээ бусад аргуудын адил энд гимтэх тухай биш, харин урвал үүсгэх тухай ярьж байгаа юм. Хамгийн сонирхолтой энэ бол тусгаарлагдсан нэг арга биш юм. Энэ аргыг дэлхийн олон хэсэгт ашиглаж ирсэн. Европт ялангуяа жимсний модыг хэлбэржүүлэхэд өргөн хэрэгэрдэг. Ази төвд бол бонсай зэрэг аргуудад ашиглаж. Латин Америкт илүү практик найдлаар талбай дээр хэрэглэдэг. Хойд Америкт бол ургамлын хүчийг хянах менежментийн системд ашигладаг. Африк төвд уламжлалт хөдөө аж ахуйд илүү хатуу нөхцөлд тохируулсан хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл энэ бол шин зүйл биш, удаан хугацаанд хэрэглэгдэж ирсэн мэдлэг юм. Тэгвэл яг юу хийхийг хэлээд байна вэ? Маш энгийн. Энэ нь ихэвчлэн цалуу эсвэл уян хадан мөчрийг авч аажмаар мушгиж яг тэр жижигхэн хагарах чимээ зөөлөн крек сонсохдоо хөртөл эргүүлэх хэлв. Гэхдээ мөчир дазрахгүй байх ёстой. Яг тэр зэг нь хамгийн чухал нь. Учир нь энэ үед мөчрийн бүцдэд дотоод жижиг урчлалт үүсдэг. Энэ нь гаднаас харагдах том гэмтэл биш ч мод өөрөө мэдрэхэд хангалттай өөрчлөлт юм. Тэгвэл дараа нь юу ус вэ? Одон зэл директ ухаартай. Нэг талаас тэр мөчир дурсаж буй шүүсийг багавэрэг багасгадаг. Нөгөө талаас тэнд шим тэжээл чихэр хөрөмтлөгдөж эхэлдэг бөгөөд ургамлын өсөлт буурна, өөрөөр хэлбэл навч гаргах, мөчир уртаас гахад төвлөрөхө болдог. Энэ бүхэн яг бидний хэлсэн үр дүнг авчирдаг. Илүү их цэцэрлэл, илүү их жимс. Ховчхондоо бага навч, илүү их жимс. Учир нь санаарай, тухтай мод зөвхөн урагдаг. Харин дарамт мэдэрсэн мод жимсээ өгдөг. Тиймээс хэрвээ танай жимсний мод жимс өгөхгүй байвал өргөж илүү их бордоо, илүү ус, илүү арчилгаа хэрэгтэй гэж бодох хэрэггүй. Заримдаа зүгээр жаахан өдөх хэрэгтэй болдог. Гэхдээ мэдээж ухаантай байх хэрэгтэй. Үүч нь өдөх ба гэмтэй хоёрын хоорондох ялгаа маш нарийн шүү. Хэрвээ ийм төрлийн хүмүүр ярьдаггүй аргууд чамд таалагддаг бол энэ сууг дээр илүү ихийг олох болно. Хэрвээ ямар нэгийг дүршиж үзэхээр шийдвэл аажмаар эхэл. Нэг мөчр дээр туршаад мод хэрхэн хариу үед үзүүлж байгаа ажиглаад дараа нь шийдээрэй. Одоо харин энэ бичлэг чамд таалагдсан бол ургамл дуртай найзуудтай хуваалцаарай. Сэтгэгдэр хэсэгт хаанаас үзэж байгаагаа, ямар жимсний мод дээр түших гэж байгаагаа бичээрэй. Чиний нөхцөс бусад хүмүүст бас тусалж чадна гэдэгт итгэлтэй байна. Ирж үзсэнд маш их баярлалаа. Хэрвээ бүртгүүлээгүй бол бүртгүүлээг лайк дараад дараагийн бичлэг дээр уулзацгаая.